Тин тин тан тин. Оо, миний нүрийг бүр мүлжил байжлаа. Сая би бүр уг нь жоохон сонин нүртэй байсан юм да. Гэхдээ ямар дэжүүлч ингээрсэн чи. Би ч угаасаа амар дэжгөөх юм шиг. What's up my brothers and sisters? Anyways, ямар ч гэсэн би бол одоо ингээд маргааш юм уу? Нөгөөдөр жилөө ямар ч тач Япон явна. Тэгээд бүгдээрээ миний Япон явах бэлтгэлийг хамтдаа хийцгээе гэж би өөрөө бодсон. Гэхдээ хамтдаа ч гэж угаасаа би ганцаараа л хийн л дээ. Зүгээр яаж бэлтгэлээ хийж байгаагаа дүрсжүүлж үлдээе гэж бодсон бохгүй. Та нар намайг ингээ хараагүй удсан байж болно заяа. Гэхдээ би бол ингээд өөрийгөө ингээ аюу олон хоног ч гэсэн. Айгуу удаа яг ийм байдалтай байгаагаа ингээ харж байгаа байхгүй. Тийм учраас би ингээд өөртөө шинжилэлт хий гэж бодсон юм заяа. Ямар шинжилэлт вэ гэхлээр хавар дууссан гэдгийг мэдчихэл байгаа л та. Тэгтэл би үсээ өөрчлөмөр байгаа. Ийм царайтай яг ийм байдалтай байгаагаа би баг ингээд би бараг яг төрснөөс хойш ийм царайтай ийм өстэй байсан баг. Бичлэгийг яг уудсан болохоор анзаарагдаж магадгүй миний үс нэлээ ургасан. Тийм байгаач бабуха. Аймахаа те. Манай найз нөгөө үсээ тайруулаад тэгээ будуулсан. Тэгээд хууч үсээ санаад байна гэдгийгсэн. Өдөж байгаа юм шиг үсээ урт ургасныг гайхуулах гээд байгаа маш. Үснийхээ урт мурттай бол би яахгүй заяа. Оролдохгүй заяа. Энэ чоолт тавьчдээ мөгөд бодоо сууж. Бизнес би чи хайчтай үлээ. Тэгээд ингээд тарьчвал ингээд гой харагдах юм болоо гэж бодохгүй юу? Амиртайч эхний ээлжинд үсэн тайрыг гэж бодсон. Тэгээ бодоол байна. Бодсоорч байна. Бодсоор л байх болно. Аах яаст. Алцсан юм би ёо. Гэтэ яг ингээд яах юм бол надад зохин зөө. Би яаж хийж байгаа зохицуулна. Гой нэг тийм юм уу санаа мана хард юм уу нэтээс. Вах. Хамгийн түрүүнд гарч ирсэн хүн хин гэж санана. Таана энэ бол Жена Ортего гарч ирлээ. Ийм ус гоё юм. Ингэж үсээ тайруул уг нь гоё юм те. Вау. Яах вэ? Гэлтэй. Бас гоё чолктой болвол бас би бас дэжгүй харагдаж магадгүй штэ. Яа. Цонцын би хайч авчрах. Би бүр доошоо ажил руугаа явж иж хайчтай болох юм. Тэгэхээр би явчаад ирээ заяа. Вала. Дөрөв давхарлаа. Уруудсан ч. Хөгч. Та нар тийм юу мэдхүү? Нэг тийм одоо бааваны талаарх баримт гэх юм уу? Ууланд явж байгаад баавгатай таарах юм бол мэдээж хүн чинь угаасаа доош л уруудгалах л та. Ер нь тэр нь зөв заяа. Яагаад гэвэл баавга доошоо уруудаж чаддаггүй. Дээшээ өксөхдөө бол айгүй хурдан мацдаг. Яагаад гэвэл доошоо уруудахдаа өнгөрсөөр хагаад өгчих магадлал өндөртэй. Би яг өксөөдөө би бол бас өксөөдөө чадна. Уруудахтаа л яг нэг халтраад өгчих гээд идэг талтай. Тэгэхээр би баавга гэсэн үг үү? За миний одоо зорилтод үсний засалт бол гэтээ миний үс хизээч юм болохгүй заяа. Би яг мэдчихээн. Минийх яг нэг гэсэн нэг юм л юм болох. Хажуудаа төлөө төлчээ. Дэжгүй ч юм уу. Им үстэй байгаад байгаа нь дэжгүй ч юм уу.
Өөрийгөө одоо тайтгаруулад байгаа маш. Дэжгүй ч юм уу. Тэ яартаж тайрна. Окс яа. Харгаал шүү дээ. Дахиад ургачих юм чи. Гэж бодвол хүмүүс тайрдаг бахтай тэ өксөнөр. Яагаад ч тийм нэг тийм фейлний мэдрэмж аваад. Энэ яг зөв шийдвэр бүнөө. Би яг дэжгүй харагдаж чадах уу чолгтой. Би яг нэг иймэрхүү юм болно гэж мэдээд байсан юм аа. Дэжгүй ч юм уу? Гэхдээ яг миний яг төсөөлсөн ус биш болчлоо. Энэ яг нэг тийм хот мот биш. Нэг тийм стожингийн Жапон стилний болчихоо юу? Дэжгүй ч юм уу? Дах. Яг ингэх юм бол яг л заарч байна. Дэжгүй ч юм. За энэ бол миний дүгнэлт дээр бол 100% фейлтлээ. Гэхдээ би л зохицолноо. Би зохицолно шүү дээ. Би ийм өсмөсийг бол зөв юу юм эс зохицолноо. Жохон уйлж яагаад тэгээ буцаагаад зохицолч. За тэгээд next бэлтгэл маа. Дэжгүй ч юм уу? Гэхдээ би бол зохицолно. Би бол зохицол шүү дээ. Бро. Ингээд хийсэн дэжгүй ч. Next бэлтгэл маань болохоор чамдаанда өмсөх хувцснуудаа бэлтэн. Одоо энэ бол зүгээр л загварын шоу явуун заяа.